За энэ өдрийн минь төргий. За би энэ хүнсний дэдгүр орох гээд өгдөөч гэж дараа 11 бодчихсон явж байна. Тэгээ замаар авч магтнаас орж нэг бүүрэг олж идээд тэгээ одоо ямар ч юм замын цаатын Пекин сэвэд Шинзландын нийтийн том сүлжээ супермаркетуудын том сүлжээний нэг дэдгүр рүү явж байна. За тэгээ миний энэ явж байгаа газар утга зэрэг Westgate гэд нэг Окленд нэг дүүрэг. За тэгээ цаана Ликуудын дэд энэ харагдаж байгаа байшин болохоор зэрэг архины дэлгүүр. Одоо энэ нэрт байгаа учраас хаалттай байх шиг байна. Тэгээ Шинзландын архи хүнтэй. Ерөнхийдөө нэг гайгүй виз авахудад нэг дадан доодор. За тэгээ одоо тэр цаана харагдаж байгаа юунууд болохоор Westgate дотор байгаа янз бүрийн дэдгүр хошуунуудын нэрсүүд байж байна. Тэгээ энэ нэгэн хөт хөдгөнтэй том гудамж учраас энэ нэг эрдэнэ тохион дээр нэлээд удаа хүлээнэ. Шинзландд хавар удаад зарим нэг моднууд цэцэгдээд ер нь удаад нэг жидийн дөрөв өдөр ийм их ногоон байдаг. Тэгээд энэ жидийн удаад хавар нийтээ оройхон хүүд нийтээ оройхон тусаад хавар нийтээ хүүтөвтөр хур бороо ихтэй юм. 12 сар төгөөд ирэхэд хавьд удараад сайхан хатуу яг зуннууд нь Шинзландын өвдөлтөд нэг хүйтэн бишээ. Одоо өнөөдөр чинь бодоод нэг 18 орчим градус хаврын жоохон сэрвтэр дүү өдөр нь. Гэтэ сайтхгүй бодохоор их гоё байна өнөөдөр. За эрдэнэ нэг байдаг супермаркетуудын нэг. Гэтэ яг хэмжээ их том. Ер нь Шинзландынхаа их том дэдгүр том тусмаа сайн гэж боддог юм шиг. Том дэдгүртэй том warehouse одоо манай гарууд агуудах юм даа тий. За юмны үндүүд нэг иймэрхүү байна. Ер нь нэг шууд харагдаж байгаа бах. Тэгээд нэр хурс шороо сайттай утгаа зэрэг ихэнх ургамууд сайн ургам. Тийм болохоор хүнсний ногоогоо дотроос хангадаг. Гэхдээ яг тэгээд хүмүүсийн сонирхол янз бүрээр өөр учраас тэгээд жишээд Австралийн эдэм авчин өөр хаан тий одоо жишээд Самадигас банана энэ хэвээ ардуудын улсуудаас одоо жишээд ийм seafood талын янз бүрийн гаралтай захалс энтрийг авчин одоо энэ жишээд seafood далайн хоодны тасгтыг явж байгаа. Тэгээ далайн хооднууд дотор зэрэг нэг иймэрхүү үн ханштай байна.
ийм хямдэрч юм үн хараад бас гайгүй үнэтэй авчирсан надтайсэн чинь бас ганцхан хавчиж бас 6 додон доторхон бодоод тэгээд явж байна. За энэ дундуудад ингээд янз бүрийн загаснуудыг шууд тавьчихсан. Аль дуртайгаа аваад энэ доторхоо зэрэг хүмүүс хэлээд за тийм загас ав, ийм загас ав ясаа яа шууд удаа интернет. Тэг манай харуудад нөгөө махны загсыг шуудж өгөөд тэгээд явна да. За энэ утгаар махны засгууд нь манай шин зэтандууд нь гадаад их одон оронд ядангуяа шин зэтантай хурууны махуудад дэлхийд ихнийдээ алдартай. Тэгээ зөөдгөн сайхан хамтдаг. Тэгсэн мөртөө би Европт явж байхад манай зэтандад байдгаас хямдхан үнэтэй тэнд байдаг юм битээ. Тэгтээ тэр одоо бодвол нэг тийм хөдөлтааны арга марга хөдөлгөөд би тэрийг сайн мэддэггүй. Тэгээ ямар ч хэлсэн чинь нэг килограмм ах нэг янз бүр жоохон хаанаас авсан шалтгаалаад нэг за нэг 8-аас тэгэл нэг 10 тэгэл дээшээ яваад өгнө. Солонгос дэдгүүр дотроос хямдхан кимчи хямдхан билээ. Яг нөгөө том дэдгүүр болохоор зэрэг бөөнөр бараа авдаг тэр юм уу нэг чи кимчи нэг 5 6 хагас хэдэн 5 6 за нэг дээд нь 9 доллар үдэ. Яг жинхэнэ Корея солонгос дэдгүүр очихоор чинь за ер нь нэг 500 г кимчи нэг 10 хэдэн доллараас дээш ихтэн. Тэгэхээр зэрэг ямар ч юм том дэдгүүрүүдийн үнэ нэрээ гайгүй байдаг нь дэс харагдаж байгаа. Сүү харин их гайгүй үнэтэй. Сүү нэг доодо 20-с шигтэл тэгэл дээшгээ айд газрын хандхих үүдээс шалтгаалаад янз бүрийн үнэтэй. За энэ дээди продукт манайхаар болохоор куднаар хоолунд тэгээ хийгээд биднээс зэн дотоосоо тэгэл за энэнийг дээдийг ав тэрийг сайхан хольж ёсороо баг би хай нэг нийсэсэд ийш. За миний дандаа өвчтүүддэг тасаг жогдоо тэгээд энэ энержи дринк за кода мода интерстэнта тийм хүч темперс хэрэгэдэг юмнууд байж байна. Өнөөдөр жоохон энержи дринк хямдарсан байна. Энэ оранж ус харин сайхан хямдарсан байсан. Тэгээд би ямар ч нэг аваад энэ 1 литр оранж ус 2 доллар гэж одоо мөнгөөр утгах юм бол зааж 3000 төгрөг. Одоо оранж усууд ийм хямдхан байдаг. Хажуугаар нь хавруудад адэргийтэй тэгээд
таниадгаад. Нийтээ эртээс суучаас тэгээд хүмүүс нь голдуу нөгөө юугаа бараага тавир дээр үрж ирсэн. Сайгүй. Тий. Жохоо өвдөр ирэхээр нэг юмрхүү бах хүмүүсийн дунд ороод явж. За тэгээд миний тэдгүүр өссөн нэг бодоог үтсэн та бүхэнтэй баярлалаа. Дараа дахиад тулснаа.